өнгөрсөн жил чинь та бас нэг баахан ногоон шагналууд аваад байсан үгүй юу? Тэгээ би таныг ер нь яг гадна талдаа бол нэлээд яг үнэлэгдэж байгаа юм байна. Дотроо жоохон ингээд нөгөө янз бүрийн иргэний нэгэн байгууллагуудаас ч юм уу шүүмжлэлт өртөд байсан шүү дээ. Тэгэхээр гадна талдаа магтуулаад дотор талдаа шүүмжлэл болж байгаа. Энэ бол би түрүү хэлсэн байгууллага орчин аялал жуулчлалын яамд би эрэхтэй хандлагын өөрчлөлт гэдэг хүрээтэл ирсэн. Ерөнхийдөө бүх салбарт байгаа хүндрэл байна уу байна. Гэхдээ аль өнцгөөс юмыг харж аль өнцгөөс шүүмжлэхээс болж байна. Ажил авахд 20 гаруй жил одоо бий болсон хүндрэлүүд нэг хэсэг байсан. Цаашид бий болох хүндрэлүүд гэсэн юм хоёр хэсэг л байгаа миний ажил. Гэтэл одоо бий болсон хүндрлийн ямар ч байсан төссөн мөнгө гээд ингээд засч өөрчилж болох байхаа. Гэтэл ирээдүйд бий болох хүндрэлээ би бууруулахгүй бол илүү их мөнгөөр энэ хүндрэлийг засах гэж зовлон болно. Тийм учраас ирээдүй буюу хүүхэд залуучуудад чиглэсэн ногоон пассворт аянг санаачилсан. Тэгээд их ахлахангийн одоо Ерөнхий улсын сургуулийн ахлахангийн сурагч нарт одоо ногоон пассворт аян нэвтрүүлээд инээд усаа хэмнээд тогоо хэмнээд батарейныхаа хаягдлыг цуглуулад бал дэвтрээ дуустал хэрэглээд хуучин хувцас дүүнэртээ өгөөд нэг бол хуучин хувцасаар одоо тор хийх гих мэтлийн олон санаачлаг гарга байгаль дээлтэй аял хогоо ялгадаг бол гэсэн ерөнхий концепц манийний. Тэгээд энийг нийтдээ Монгол улсын одоо 778 ерөнхий улсын сургууль 150 гаруй мянган хүүхдэд энийг хүргэсэн бид нар. Тэгээд одоо тэр яриад байгаа дэлхийн ногоон байгууллагаас одоо хамгийн одоо сайн санаачлаг гэдгээр л тэр ногоон алим гэдэг шагнал өгсөн юм л та боддог. Бага зардлаар олон хүнд хүрчээ. Тэгээд тусдаа яригддаг юмыг нэг дор болгож ингэж нэг ногоон пассворт гэдэг аянг бий болгох санаачилжээ гэдгээр өгсөн. За энэ аяны хүрээнд хүмүүс маань гоё диважин мөрөөддөг. Ногоон модтой устай аван амтдаг. Гэтэ энэ диважин хүмүүс өөрсдөө бий болгодог учраас хүүхдүүдтэйгээ хамтарч ахлангийнхантайгаа хамтарч энэ жил би ногоон пассворт ногоон төгөл гэдгийг хийсэн. 8 дугаар ангид байхдаа одоо манай эхнэр бид нар чи ангиж өв. Тэгээ бид нар очиж нисхийн хуучин нисхийн тэнд мод тарьж байсан мод одоо ингээд өндөр хагас ой болцсон баг. Тэгээд одоо бидний үеийн тарьсан болгоор би энийг тарьсан штэ гэж хүмүүст хэлэхэд бахархалтай байдаг. Тэрэн шиг ногоон пассворт эзэмшиж байгаа хүүхэд болгон маань энэ ногоон төгөл би гар би оролцоо хамгаалаа модоо ургуул. Тэгээд дээр нь сүүлийн одоо давуу талны ногоон төгөлд маань бид байгаль орчин аялал жуулчлалын яамнаас бид усны йонксыг нь хашаатай нь услтын системтэй нөгж байгаа. Өмнө нь зүгээр мод тариал хайчдаг байсан бол ямар нэг байдлаар сард нэг одоо усаа дүүргээд услах юм өгчөж байгаа. Ийм учраас энэ ногоон пассворт аян маань цаашдаач Монгол аяндаар өргөжнө олон үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа. Тэгэхгүй бид нэг гоё юм хүнээс нэгтгэг 90 үе өнгөрцөө бидний бүтээл шүү гэдгээр онцлог. Дээр нь энэ аянд хамрагдсан ахлахангийн сурагчид маань усыг хэмнээд тогоо хэмнээд жил болгоно нэг мод тариад явхад энэ тооцооллуудаас болно жилдээ Монгол улс маань нэг 12 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах юм. Энэ хохирлонд багасж гин гэсэн үг. Ийм олон хүн хамрагдаж ингэснээр. Одоо би өөрийгөө ч юм уу өөрийн чинь ч юм уу Ахмад үе өөрчлөх хүн дээ шүү дээ. Болооч та битээ хог хаймаа гэсэнд орвол ногоон пассворт эзэмших хүүхэд болгон гэртээ өсвөрийн байгаль хамаарч болж байгаа. Усаа гэрлээ унтраа хогоо ялгаач ингэхгүй бол хогоо ялгаад одоо том оврын багсгах чинь ажил хийнгүүт нөлөө нь хог тээдэг машины бензин хэмнэгдэх гэж байгаа. Одоо пэт саваа хавтгаалаад хогийн савнд хийгээд ахад олон овртой пэт ачиж явснаас хавтгаалсан бүр их пэт ачдаг учраас гэх мэт ийм дамжин ийм болж байгаа шүү гэдгээ. Одоо манай Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвөөрөө дамжуулаад ерөнхий улсын сургуулиуд эко клубаараа дамжуулаад дараалсан сургалтууд хийж байгаа. Нэгээсэндээ өсвөр үеийнхнийг бас нэг байгаль орчныг хамгаалах чиглэлээр тодорхой үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа юм байна гэж харж байна. Үндсэн заасан үүргээд биелүүлэхэд нь шинжлэх ухааны үндэстэйгээр одоо сургалтууд хийж байгаа, аян зөвлөж байгаа. Таны энэ ногоон пассворт чинь нэгэсэндээ байгаль орчны байцаагчийн нэг эрхийн хэмжээнд бараг очих гээд байгаа юм байна. Шинэ нэрний иргэдий үүрэг дүрм гэсэн. Энийгээ сайн биелүүлж чадвал одоо ирээдүйн хойч их орн маань гоё байна, цэвэрхэн байна л гэсэн. Одоо энэ одоо чинь ингээд хитгэн дүрэн байгаа шүү дээ. Доктортой хөгжлийн одоо үзэл баримтлалуудын логотой овг нэрээ бичнэ. Тэгээд одоо энэ усаа хэмнэсэн талаархаа бичнэ. Одоо ингээд мод тарихтаа ингэж тарин шүү, зүгээр тарихгүй энэ тусгаалсан хөрслөө шүү. Одоо энэ батарейны хог хаягдлаа болоод цуглуулаа.
Тэгээ энэ ногоон басвартаас хүүхдүүд хөтлөө явах юм байна тийм үү? хөтлөж байгаа. Тэгээ дотроо уралдаан заалаа шалгарсан хүүхдүүд нь аримтсанд ирээд амраад бүр мэрэгжлийн хүмүүсээр дахин сургалтанд хамрагдаад нэг 7 хонож байгаа ер нь. Оо за. Тодорхой урамшуул бас байгаа юм байна. Урамшуул байгаа. Яг гэвэл энэ өөрийнхөө ирээдүйн төлөө л хийж байгаа хөрөнгө оруулалт учраас дээрээс нь хүүхдүүд мань их санаачлагтай байна. Сая би тойрог дээр цэвэрхэн улаан ом гээд эсээ бичлэгээ уралдаан зарласан. Бид нар чинь манай байгаль орчны амч ингээ 2 дахь жилдээ цэвэрхэн шинэлцгээе гээд цэвэрхэн наацгаа гээд ингээд 2 дахь жилдээ хийх гэж. Энэний хүрээнд бас нийтийг амарсан томоохон арга хэмжээний үед хүмүүс хог хаягддаггүй болж байна. Тийм байлээ. Сая хүүхдийн баярыг 8 орон нутгийн талбай, төв талбайг харахад багасч байна. Өнгөрсөн жил наадмын талбай бас цэвэрхэн байсан. Энэ жил бүр цэвэрхэн байх талаар бид ажиллаж байна. Тэгээд цэвэрхэн улаан гом гээд тойрогдоод энэ эсээ бичлэгээ уралдаан зарлаж байна. 2 юм хэлсэн хүүхдийн эсээ, шалгарсан хүүхдээс. Тэрэнд бол хамгийн одоо хүүхдийн нүдээр хамгийн надад одоо хэрэгжүүлэх ёстой ажил нь бол шил хагалсан хүүхдүүд байна хүүхдүүд. Ингээд хашаанд ингээд шил игнүүж тавьж байгаа чулуу шидэд мэрэгнэ үзийгээд хаглаад байна. Аав ээж нь шил хагалцгаар чамд авах гэсэн арцтай бамбар маруужны ч юм өнгөөр аав чи машиныхаа дугуй нөхт юмаа гэдгийг хилээд өгөөч гэж байгаа. Одоо ингээд хилж байна. Энийг бас хэрэгжүүлчих юм бол хүүхдүүд. Дээр нь хогоо гаргаж хай гэдэг болохоос биш хаашаа асах инг тэг гэж хилдэггүй штэ гэсэн энэ хоёр л одоо өгсөн хүүхдийн тэр одоо зөвлөгөөг одоо ажил хэрэг болгох гэж ажиллаж байна.